Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан иргэний нисхийн салбарын ажилтнуудын дунд шин санаа шилдэг инновацийн төслийн уралдааныг зохион байгууллаа. Иргэний нисхийн салбарын хөгжил дэвшилт хувь нэмэр оруулах үз шин санаа, дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэн зардал хэмнэх, нисхийн болон нисхийн бус орлогыг нэмэгдүүлэх бодит шийдэл бүхий шилдэг төслийг шалгаруулах, технологийн дэвшил, ирээдүйн чиг хандлага, менежментийн асуудлуудыг тодорхойлох судалгааг шалгаруулан үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор тус төслийн уралдааныг зохион байгуулж байгаа юм а. Уралдаанд нийт 11 бүтээл ирсэн бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оролцогчид өөрсдийн бүтээлийг танилцуулан хэлэлцүүллээ. Эдгээр бүтээлүүдээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж байгаа юм а. 2025 онд нисэх хүчний 100 жилийн тохиож байна. За энэ 100 жилийн арга хэмжээний хүрээнд үндсэндээ маш олон ажлууд төлөвлөж байгаа. За энэ ажлуудын нэгэн хэсэг нь бол энэ онл практикийн баг хурал буюу энэ нь бол 3 үе шаттай явж байгаа. Олон улсын онл практикийн баг хурал, салбарын ажилтнуудын дунд одоо шин санаа, шилдэг инновац. За мөн одоо энэ чиглэл нисхийн чиглэлээр сурдаг оюутнуудын дунд бас эдэм шинжилгээний ийм хурал арга хэмжээ болсон. За өнөөдөр бол салбарын ажилтнуудын дунд бол шин санаа, шилдэг инновац шалгаруулах энэ одоо үйл ажиллагаа боллоо, амжилттай боллоо. За нийт одоо 11 бүтээл одоо салбарын ажилчид илтгэл тавьж оролцлоо. За ер нь бол энэ салбарын цаашдаа чиг хандлага, за энэ салбарын үйл ажиллагааны инновац ер нь хаашаа юм бэ гэдэг тал дээр инженер болон энэ албан хаагчид бол маш сайн идэвхтэй оролцлоо гэдгийг бас цохон тэмдэглэж хэлмээр байна. За энэ шин санаа шилдэг бүтээл бол иргэний нисхийн салбарт бол одоо 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдж байгаа. За эндээс гарсан шин санаа шилдэг бүтээл бол одоо яг энэ байгууллагын салбарын бас ажил хэрэг болоод хөрөнгө оруулалтын талаасаа ч тэр дэмжлэг аваад за санхүүгийн хувьд бас нэлээд одоо хэмнэлт хийж байгаа шинэ бүтээл болж чадж байгаа ийм одоо ажиллаа гэж үзэж байгаа. Тэгээд нийт салбарынхаа шин санаа гаргаж байгаа, шилдэг бүтээл гаргаж байгаа инженер техникийн амжилтаа бүгд нас амжилт хүсье. За сайн байцгаана уу. Намайг Одхүү гэдэг. Би иргэний нисхийн ерхий газрын иргэний нисхийн бодлогын хэрэгжилтийн газар агарын зайн зохион байгуулалт хариуцсан иргэний нисхийн хяналтын байцаагчид ажилладаг. За миний бие болохоор энэхүү бүтээлийн уралдаанд одоо өөрийн судалсан бүтээлээр оролцож байна. За би Монгол улсын агарын навигацийн үйлчилгээнд сансагт цөөрөлсөн автомат хамгаалалттай ажилтны системийг нэвтрүүлэх боломж гэдэг ийм сэдвээр сая илтгэлээ танилцуулаад гарч ирлээ. За тэгэхээр энэхүү уралдаанд одоо хамтдаа өрсөлдөж байгаа нийт салбарынхаа хамт олонд одоо инновацлог хамт олондоо иргэний нисхийн салбар за Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүх 100 жилийн ойн баярын мэндийг одоо өргөн дэвшүүлье. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шинэлэг санаа олон улсад нэвтэрсэн Монголд нутагшуулах боломжтой байх, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, байгаль экологид ээлтэй шийдэл агуулсан байх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан байх, байгууллага салбарын үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой байх, импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үйс байх болон бүтээлийн зорилт нь орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн байх зэрэг шалгууруудаар үнэлсэн юм а. Шалгарсан шилдэг 3 бүтээлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулах юм.